За ерөнхийдөө бол би нийт зурагтаар үзчихсний тооцоогүй гэвэл 10 гаруй жилийн турш аним үзэж байгаа. Тэгээд энэ хугацаанд үзсэн нийт анимуудаас миний хувьд том гурал буюу миний хамгийн дуртай 3 аним бол Hunter x Hunter, Code Geass, Steins. Гэсэн мөртлөө хамгийн ачааллтай нь би энэ анимын талаар нэг ч бичлэг хийж байгаагүй мэлээ л дээ. Шалтгааны тангууд би Steins Gate-ийг 19 оны үеэр үзэж эхлүүлээд дундаас нь бүр нэлээд олон удаа хийж жагаад 21 он л үзэж дуусгасан. Тэгээ яг үзэж дуусангуудаа би өөрөө нөгөө 2 жил засварлцсан болохоор завхраад алга болцсон байх. Тийм тухайн үе надад бол энэ акшн багтай, уйтгартай гэж хэлж болохгүй. Удаан нэлтэй аним бол үзэхэд үнэхээр л хүндрэлтэй дачлаач исэн юм шиг байгаа. Яг нэг 2 дахь анги нөө сонирхолтой л доо. Гэхдээ тэрнээс хойш баг 10 ангийн турш плотынхаа build up магийн очиж байгаа болохоор би өөр баг нэг анги үзэл хэдэн сар засварлаа, нэг анги үзэл хэдэн сар засварлаа. Тэгээ яаж чагаад буцаж орж ирэхдээ өмнөх ангиудаа марцчихж байгаа болохоор бүр уйтгартай. Бараг би My Anilist дээрх ононоос нь олж ил хүчээр өөртөө үзүүлдэг гэсэн байгаа байхгүй юу? Гэтэ ингэж явж байгаад 12 дахь анги дээр Mayuri өгдөг. Тэгээл тэрнээс хойш бүр ёо. Ойлсон, тогтлуулсан, дэлгэцрөө ийсэн, хүнд үхстэй бүхий л мэдрэмжийг тултал нөхсөн. Би өөртөө өвлцэн ангиудын бүгдийг нэг өдөрт үзэж туусан гутаа шөнө нь бас нөгөө өмнө тайлтмалт үлдсэн 10 анги дахиад ихнээс нь үзэж байгаа байхгүй юу? Улам илүү ойлгох гээд. Нилээ нойрмиг юм лээсэн санагдчихээн. Тэгэнгүүтээ Steins Gate-ийг тэр өдрөө зүүдлээ. Маргааш нь босонгуудаа Season 2-ын дахиад нэг өдөрт үзэж дуусгаж байгаа. Тэгэл энэ анимын opening, ending бас Okabe Kurisu 2-ын өсөлж байгаа 2 сцены дээр бол ямар ч хэлсэн хэдийн сар толгоноос гараагүй шүү. Би өөр толгой дотроо төгсгөл үйл явдлын эдрийг арай өөрчлөөл нэг тийм fan fiction маягийн зохиогоол төсөөлөл яваад идэг гэсэн санагдчихээн. Тэгээд та бүхний хүсэн хүлээсэн. За та бүхний хүсэн хүлээсэн үгүй юу гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч хэлсэн миний өөрийн маань хамгийн хүсэн хүлээсэн Steins Gate-ийн бичлэг бэлэн боллоо. За, цаг хугацаагаар аялах гэдэг сэдэв бол бүхий л медиа салбарт үеийн үед байсаар ирсэн тренд зүйл. Энэ аяллыг бол тэгэл янз бүрээр үзүүлдэг шүү дээ. Зарим нь хит өөрийн төсөөлөлт, хамглаараа, уран зөгнөлт тийм маягаар те. Зарим нь харин арай шинжлэх ухааны үндэслэлтэй. Гэхдээ тэр дундаас хүртэл хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэмшилтэй аним нь бол Steins Gate гэж ихэнх хүмүүс үздэг. Ялцчгүй физик, математик, шинжлэх ухаан гэсэн энэ талаар мэрэгсэн экспертүүд болон хальт гадарладаг мань мэдчил нөхдүүдийн хүртэл нүдэнд хамаагүй үнэмшилтэй хардаад байгаа хгүй Steins Gate. Яг мэдээж 100% алдаг бол биш. Гэхдээ л бусадтайгаа харьцуулахын аргагүй сайн үнэмшилтэй аним болж чадсан. Тэгээд энэ бичлэг бол мэдээж бусадтай адилаар анимыг үзээгүй хүмүүс зориулсан үйл явдлын давчлал биш. Харин аль хэдийн үзсэн хүмүүс зориулсан илүү гүнзгий тал руу нухсан бичлэг байх болно. Гэтэ угаасаа Steins Gate учраас энэ удаа би философиээс илүү шинжлэх ухаан тал руугаа ярих бах. Тэгээд би өөрөө энэ талаар яг хоббитэй болохоос яг мэрэгжлийн үн мэдээж биш. Тэгэхээр янз бүрийн дэтэл жижиг сажиг зүйлүүдийг буруу зүрх ярьж иж магадгүй. Эртхэн хүлцлийг хүчий. Гэтэ ерөнхий түвшинд нь бол ямар ч байсан мэддэг тодорхой хэмжээ судалсан учраас бүр яг таг буруу мэдээлэл өгчихгүй байх гэж найдаж байна. Гэтэ хэрэв үнэхээр тийм танин мэдхүн гэмт хэргийн төвчний буруу мэдээлэл өгчих юм бол миний төлөө болон бусдынхаа төлөө доор засаад өгөөрэй гэж экспертүүдээс хүсье. За энэ аним дээр бол цаг хугацаагаар 3 янзаар аялдаг. Нэгдүгээр нь уцаараа өнгөрсөн рүү димэйл явуулах, хоёр дахь нь ухамсараа шилжүүлэх, мөн хамгийн сүүлд нь буюу гурав дахь нь жинхэнэ цаг хугацааны машинаар махан биеэ ухамсартайгаа цуг шилжүүлэх. Тэгэд энэ гурван аргыг гурвангийн хар нөхний тусламжтайгаар илүү тодорхойлбол көр хар нөхийг ашиглаж ийж гүйцэлдүүлдэг. За тэгвэл хар нөх ер нь яагаад цаг хугацаатай дандаа холбоотой байгаад идэм бэ гэдгийг тайлбарлая л та. Цаг хугацаа гэдэг зүйл чинь өөрөө юмсийн таталцлын хүч хурд хоёроос хамаарч харьцангуйгаар өөрчлөгддөг гэж Эйнштейний харьцангуй онолд үздэг шүү дээ. Харин хар нөх бол асар том одын мөхөлд үүссэн асар түнсэр маастай зүйл учраас орон зайгаа ингээд доош нь сунгаад ойр хавьдын мөрөлт буюу бидний мэдхээр асар хэмжээний таталцлын хүч үүсгэж тийм байл л да. Тэгээд энэ их таталцлын хүч нь буюу өөрөөр хэлбэл энэ их мөрөлт нь орон зай дахь цаг хугацаанд бас нөлөөлдөг. Хар ухаанаар тайлбарлавал хэрв та автгай замаар эсвэл хүнхэр отгортой замаар явлаа гэхэд автгай замаар явбал илүү хурд өгнө шүү дээ мэдээж очих газар та. Цаг хугацаа ч гэсэн энтэй адилаар харьцангуй байдаг. Тэгэхээр одоо асар их маастай, асар их таталцлын хүчтэй буюу асар огцсон орон зай мөрөлттэй энэ хар нөх рүү ойртоод Event Horizon буюу энэ амсар хэсэгт нь очиж юм бол цаг хугацаа болон орон зай хувьд гажуудал үүсээд хоорондоо солигддог гэж ярьд юм байл та. Тэрний өгсөн үг гэхлээр одоо бид нар 3 хэмжээсэнд бол хүснээр хөдөлж байгаа шүү дээ. Харин 4-р хэмжээс буюу цаг хугацаанд бол хүснээр хөдөлж чаддаггүй зөвхөн урагшаал явдаг. Хар нөхөнд харин энэ солигдчихдаг буюу цаг хугацаагаар хүснээр аялах боломжтой болж байгаа ч гэсэн
3 хэмжээсэндээ буюу орон зайдаа зөвхөн урагшаал хөдөлгөөсөөр аргагүй болно гэсэн үг солилогдоод. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэдийгээр чи хар нөхрөө ойртвол цаг хугацааны янз бүрийн үед очих магадaltaй ч гэсэн орон зайгаа удирдах чадахгүй гэсэн үг. Зарим хүмүүс тэгээд цаг хугацаа удирч байгаа бол зүгээр хар нөхрөө ороогүй байх үерүүгээ буцчаач гэж хэлдэг. Гэтэ тэр үерүүгээ буцсан ч гэсэн орон зайг удирдах чадахгүй учраас махан бие чинь хар нөхөндөө байсараа байгаа л гүн рүү нүүрс харуулна гэсэн үг байхгүй юу? Аль ч цаг үед очисон. Тэгэхээр энгийн хар нөх бол онлын хувьд цаг хугацаагаар аялуулах ч гэсэн буцаж ирэхт хийцгүй болгочихж байгаа. Харин Штайнскейтээр болон яг энэ онол дээр гардаг хар нөх нь энгийн хар нөх биш, көр гэж хар нөх буюу эргэлдэж байгаа хар нөх. Энэ хар нөх нь яадаг вэ гэхээр энгийн хар нөхтэй салгаатай амсар дээр outer horizon, inner horizon гэд хоёр өөр хэсэгтэй. Тэгэхээр эхний хэсэгт нь ороод цаг хугацаа орон зай хоёроо солбосон ч гэсэн дараагийн хэсгээр нь оронгууд буцаж солбоод хууч ивэндээ орно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эхний хэсгээр орохдоо гяс цаг хугацаагаар аялчаад хоёр дахь хэсгээр орохдоо буцаад орон зайгаа удирдах чадхууц болчихж байгаа учраас хар нөхрийнхаа гүнлүү нь оролдохгүйгээр дээшээ буцаад гарах боломж үүснэ гэж байгаа. Зарим онолд бас энэ төрлийн хар нөхний гүн хэсэг нь бүгчиг хэлбэртэй байдаг учраас доошогоо шууд цагаан нөхтэй холбогдоод өөр ертөнц рүү гаргацдаг гэж таамагладаг. Гэтэ мэдээж сая миний ярьсан бүгд зүгээр онлын түвшинд гэдгийг ойлгож байгаа сте тий. За тэгээ Штайнскейтер болохоор сая яг миний ярьдаг мини көр хар нөх пэйжн дотор үүснээр цаг хугацаагаар аялж хаалаар гардаг. Тэгэхээр ямар ч байсан цаг хугацааны аялал нь бол ядчил онлын түвшин шинжлэх ухааны үндэслэлтэй байгааз бусад аним кинонод шиг тийм ич хит биш те. За цаг хугацааны аяллаа процесс нь иймэрхүү байт юм байж. Тэгвэл цаг хугацаагаар аяллаад хаашаа явж байгаа боيو үр дүнгийнхэн талаар хэрэгцүүлээ л да. Ихэнх аним кинонууд бол ингээд өнгөрснийг өөрчилчих юм бол ирээдүйн дагаад өөрчлөгдөх гэсэн концептыг барьж явдаг штэ. Гэтэ энэ онлын үед янз бүрийн парадоксуудаас эхлээл асар олон цорхой, асар олон алдаа дагуулдаг учраас ихэнх эрдэмтэд энэ концепттэй санал нийлдэг. Ер нь Avengers Endgame дээр баг ах шахуу энийг буруу юм а гэдгийг бас яг жинхэнэ шинжлэх ухааны хувьд зөв тайлбарыг нь олгосон гэж хүмүүс ярьдаг. Гэтэ миний мэдхийн лав хамгийн анхных нь Endgame биш, Штайнскейт байсан аахгүй юу? Штайнскейтээр Worldline болон Attractor Field гэж хоёр зүйлээр энэ цаг хугацааны аялал болон өөр ертөнцийн аяллыг тайлбарладаг. Ер нь бол энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол надаар хэлэлтгүүл мэдхэл байх л та. Гэтэ сануулах үүднээс дахиад тайлбарлачээ. Энгийнээр тайлбарлавал энэ олон сүлжээстэй утаснуудын хялхас бүр нэг Worldline аахгүй юу? Харин хялхаснууд нь бүгдээрээ нийлээд нэг ширхэг бүхэл болж байгаа энэ утас нь Attractor Field гэж ойлгож байна. Энэ хялхаснууд нь бүгд хоорондоо бага зэргийн ялгаатай өөр Worldline боловч ерөнхийдөө бүгд нэг ерөнхий том үйл явдлаараа нэг зэгтээр огтлцдог. Тэр огтлцлоороо бусад утаснуудаас ялгагдж байгаа энэ ерөнхий шинж нь болохоор Attractor Field. Өөрөөр хэлбэл Майорын үхдэг альфа ертөнц, Крисүгийн үхдэг бета ертөнц хоёр нь энэ хоёрын үхлээс шалтгааж цаашаа илүү том үр дүн рүү хөтлөж байгаа учраас энэ хоёрын үхэл бол тэр тус тусынхаа Worldline-уудыг, тэр олон хялхаснуудыг өөр хоорондоос нь ялгаж байгаа гэсэн үг. Чи альфа ертөнцөд яаж чигчээсэн Майорыг аварч чадахгүй, бета ертөнцөд яаж чигчээсэн Крисүг аварч чадахгүй штэ. Хоёуланг нь аврахын тулд энэ хоёроос өөр ертөнцөд очиж өөр ертөнцийг л нээж илрүүлэх ёстой болчихж байгаа. Окабе бол ертөнцийг болон өнгөрснийхөө өөрийг хуурснаар шинэ Attractor Field буюу Штайнскейтийг нээж илрүүлдэг. Тэгээд энэ анин дээр бол чи өнгөрснийхөө өөртөөгөө ярилцах боломжгүй гэж үздэг бас. Яагаад гэвэл чамайг баг байхад ирээдүйн чи чам дээр ирж уулзж байгаагүй л бол чи өөрөө ирээдүйд өнгөрснийхөө өөртөөгөө уулзна гэж байхгүй. Үнэхээр чи уулзчвал тэр нь цаг хугацаагаар аялсан биш, зүгээр л чи аль хэдийн өөр Worldline буюу өөр Attractor Field рүү шилжсэн байна гэсэн үг. Окабе энийг мэдчихсэн учраас өөртөөгөө уулзахын оронд Крисүг өөртөө өгсөн гэж итгүүлдэг. Яагаад гэвэл хэрвээ шууд очиж уулзчих юм бол нөгөө Майорыг өгдөг альфа ертөнц рүү шууд буцчих магадгүй шүү дээ. Тийм нэг иймэрхүү. За тэгээд энэ Worldline Attractor Field гэсэн концепт бол бас л яг шинжлэх ухаан дээрээ санаа авсан илүү тодорхойлбол квант физикийн онолууд байгаа. Квант физикт хамгийн алдартай хоёр онол байдаг. Копенгаген болон олон ертөнцийн онол. Ер нь бол хоорондоо төстэй. Гэхдээ хамгийн том нэг ялгаа байдаг. Копенгаген дээр болохоор маш олон боломжууд буюу маш олон Worldline-ууд байгаа. Гэхдээ үр дүндээ яг нэг л Worldline л цаг хугацааны хувь сонгогдоод харин бусад бүх Worldline-ууд нь тийм inactive төлөвд орно гэсэн үг. Харин олон ертөнцийн онолд бол энийг эсэргүүцээд тэр олон Worldline-ууд нь бүгд өөрөөр параллел ертөнцүүдэд оршиж байгаамаа. Бид нар л нэг ертөнцийг observe хийж байгаа болохоос биш бусад бүх боломжит ертөнцүүд нь тийм inactive төлөвд байна гэж байхгүй гэсэн онол байгаа. Өөрөөр хэлбэл би ABC гэсэн 3 сонголтоос B-г сонголоо гэхэд Копенгагены онолоор бол B-г сонгосон ертөнцөл үргэлжлээд AC гэж сонгосон ертөнцүүд байхгүй болно.
Харин олон ертөнцийн онолоор бол ABC-г сонгосон 3 өөр параллел ертөнц тэр дороо салаад үүснэ гэсэн үг. Steins Gate болохоор яг аль онолыг барьж авч байгаа нь жоохон ойлгомжгүй байдаг. Эхний анги дээр John Titor-ийн тайлбар эдрийг сонсонгууд олон ертөнцийн онолч юм шиг. Тэгсэрнэ visual novel эдэр тэр болохоор параллел ертөнцүүд бишээ гэж тайлбарладаг. Тэгэхээр Copenhagen-ийн онолч юм шиг. Ер нь одоо бол гэхдээ нийт эрдэмтдийн талаас дэш хувь нь олон ертөнцийн онолыг дэмждэг юм байлээ. Тэгэл параллел ертөнцтэй холбоотой кинонууд сүүлийн үед ихссэн байх. Магадгүй Steins Gate хэрвээ Copenhagen-ийн онолыг сонгосон бол хамгийн гол шалтгаан нь дөрүүдийнхээ үн цэнийг л хадгалж үдэхийг бодолцсон юм болов уу? Юу гэсэн үг вэ гэхээр одоо хэрвээ олон ертөнцийн онолыг барай явуучих юм бол тэр олон ертөнцид үгсэн Mayuri, тэр олон ертөнцид Okobig-ийн хаяж цухтаад ганцаар үлдсэн Kurisu-нуудын хувьд бол үнэхээр өрөвдөлтөй харамсалтай шүү дээ. Тэгэхээр Copenhagen-ийн онолыг барай явуучих юм бол яг одоогийн байгаа World Line л зөв шүү. Бусад бүх World Line-ууд одоо байхгүй болсон гэдэг талаас нь харах юм бол Mayuri-гийн хувьд ч, Kurisu-гийн хувьд ч, Fey-нүүдийн хувьд ч гэсэн хамаагүй дээр мэдрэгдэж байгааз. Магадгүй ийм шалтгаанаар байж болно. Тэгээ бас нэг ярихгүй болохгүй Fey-нүүдийн таамаглалт нэлээ их байдаг зүйл нь ганц Okobig биш. Бүх дөрүүд бүх хүмүүс шийдвэр гарах болгондоо ингэж ертөнцүүд хооронд шилждэг. Okobig ердөө ганцхан ой санамжаа авч үлдээд цуг шилжүүлдэхэрэл ялгаатай бол яах вэ гэсэн таамаг гарч ирж байгаа. Энэ таамаг болохоор квант өшгөө мөнх байдал гэсэн таамагтай ер нь нэлээд төстэй таардаг. Энэ таамаг дээр яадаг вэ гэхээр бид нар ингээд хөнгүүт ухамсар маань өөр амьд байгаа ертөнц рүү шилжчихдэг учраас бусад хүмүүсийн үед бид нар өссөн ч гэсэн өөрсдийнхөө хувьд үхэл гэдэг зүйлийг хизээч мэдрэхгүй буюу бид нар бүгдээрээ өшгөө мөнх юм аа гэсэн юм шинжлэх ухаанч гэхээс илүүтэй философик таамаг байдаг. Энэ бол ихтэй онол биш таамаг шүү. Тэгээд Kurisu бас Okobig-тэй ярилцж байхдаа иймэрхүү юм ярьдаг байхгүй юу? Хэрвээ би болон бусад бүх Kurisu-нууд нэгэн цагт хамт оршиж байгаа бол яах вэ? Тэгээ бид нар ухамсараараа холбогддог буюу бүгд нэг ухамсартай бол яах вэ гэсэн утгатай зүйл ярьдаг. Яг нь Kurisu зүгээр Okobig-ийн сэтгэлийг одоо л энэ талаар ярьсан байж магадгүй л дээ. Гэхдээ хэрв тийм биш ч эхнээсээ serious ярьсан бол саяны тайлбарлалтыг Copenhagen-ийн онолтой аягүй төстэй болчихж байгааз. Магадгүй бас л дөрүүддээ илүү үн цэнтэй болох гэж Kurisu-гээр ийм яриулсан байж болох юм. Гэхдээ тэгэнгүүт Steins Gate-ийн кино эдэр нь бол яг үндсэн зохиолоосоо гадуур өөр ертөнцид өрнөж байгаа үйл явдал гэж ярьдэн штэ. Тэгэхээр бас шууд тэгж хэлэхэд хэцүү болчихно. Бас та нар санаж байгаа бол Steins Gate дээр Kurisu шин унтж байхдаа нөгөө ертөнцийн Kurisu-гийн Okobig-тэй үнсэлж байгаа зүйлээд байна гэж ярьдаг. Хүн зүйтэндээ параллел ертөнцид өөрийгөө хардаг гэж энэ таамгийг бол та нар хаа нэгтээ сонсч ирсэн байх. Энэ таамаг гэхдээ олон ертөнцийн онол болон олон ертөнцийн хүмүүсийн ухамсар хоорондоо холбоотой байж магадгүй гэсэн таамагаас ургаж гарч ирсэн. Асаас нэг жижиг таамаг төдий зүйл л дээ. Гэхдээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Steins Gate үнэхээр Copenhagen-ийн онолыг бариад байгаа мó олон ертөнцийн онолыг бариад байгаа мó гэдгийг тодорхойлох үнэхээр хэцүү байгаа юм. За тэгээ шинжлэх ухааны хувьд Steins Gate-ийн бас нэг алдаатай гэж шүүмжлүүлдэг ганц зүйл нь butterfly effect-ийг жоохон үүсгэх сайн юм гэж ярьдаг. Ерөнхийдөө уг нь бол альфа ертөнцөөс бета ертөнц рүү шилжих бол тийм хэцүү биш. Жоох юм өөрчилчихтэл хангалттай шилжчихнэ, хангалттай Mayuri-г аварчна. Тэгэд ч альфа бета хоёрын хооронд шилжээд байх нь өөрөө утгагүй. Mayuri Kurisu хоёрын аль нь ч үхээгүй ертөнц, аль нь ч үхээгүй attractor field бол хог нэгээрэл байх ёстой гэж шүүмжилсэн фэнүүд хэд хэд байдаг. Яг нь тийм байж болох юм. Гэхдээ яг илүү гүнзгий судлаад үзэх юм бол hard determinism мэдрэгэл butterfly effect-ийг няцаасан бас хүчтэй онолууд байдаг юм байлээ л дээ. Тэгэхээр бас шинжлэх ухааны үндэслэхүү гэхэд хэцүү. Тийм, ер нь бол шинжлэх ухааны үед бараг л 90% үндэслэлтэй санаасаа зохиосон зүйл тун ховроо. Анимны хувьд ч гэсэн тэр зохиол, плот эдэр бол яа гээд байгаа юм бэ те. Төрүүлсэн ч гэсэн тунд ажгүй. Яг уу миний бодлоор даарвал жоохон дутуу хөвчүүлсэн юм шиг санагддаг. Гэхдээ яг. Манай Kurisu маань амис хэрүүн гэгийн дөрөөрөө оршин буу байхад би өөр юу хүсэх вэ тийм биз дээ. Kurisu ихтэй бүр яаж юм хөөрхөн байд юм бэ харалтаа та нар. Миний бараг хамгийн урт хугацааны турш тэгж үнэнчээр симплсэн обсест болж исэн дэр баха. Тийм хүчрхэг мөртлөө гин цайлхан, рационал мөртлөө маш зөөлхөн сэтгэлтэй. Зүн дээрээ мөртлөө бас яг тийм лайтай зүн дээрээ биш те. Айгүй хөөрхөн илдэг зүн дээрээ. Тэгээд бас мэдээж хамгийн гол шалтгаан нь intelligence is fucking hot те. Бас яг хөө Kurisu-гийн тэр сүр хүч 10 алдрын засрагт 10 талд харагдаад байгаа болохоос Mayuri ч гэсэн ер нь бол айгүй хөөрхөн хайр хүрмээр дүр штэ. Мэдээж гол дүрэг Okobig ч гэсэн айгүй сайн бичигдсэн дүр. Ах нэгдүгээр анги дээр ямар байлаа? Сүүл рүүгээ тэр их зовлон шаналлыг туусны дараа ямар хүн болчихж байгаа вэ гэсэн дүрийн хөгжүүлэлт нь анимынхаа плотыг тун сэтгэл төрүүлж чадсан.
Бас тэгэл бусад туслах дөрүүдийн ч гэсэн тэр дотоод зөрчилдөө янз бүрийн асуудлууд ч гэсэн сэтгэлийг тодорхой хэмжээнд хөдөлгсөн, хөөрхөн хачруулж чадсан. Зайц тэгээд ийм л байна да. Дахиад хэлэхэд Steins Gate бол миний л хувьд топ 3-таа ордог аним. Цаашаа явах магадгүй Vinland Saga-гийн season 3 өдрөөр гарахаар юу болох нөө мэдэхгүй. Гэтэл анх тэр Steins Gate-ийг үзэж байгаад мэдрэгчсэн мэдрэмж, бодол, төсөөлөл эдрөө сэтгэл тав тав санагдаж байна. Өдөрсөн шинж алга ерөөсөө. Тийм болохоор энэ бичлэгийг бол нэлээд жаргалтай хийлээ. Уг нь бол би арай эртхийн гэж бодож исэн юм аа. Гэтэ энэ бичлэгийг би яг 7 сарын 28-нд оруулмаар байсан аахгүй юу? Яагаад гэвэл за энэ талаар жоохон ярил түүхтэй бас. Би яг нөгөө Майорыг өгснээс хойш шууд орж гинуулаад 2 өдөрт бүх системийг үзээд дуусгасан гэж ярьсан да. Тэр өдөр нь нэг 7 сарын 25-26 хавцаа миний төрсөн өдөртөө амар ойрхон байсан аахгүй юу? Тэгээ та нар санаж байгаа бол Steins Gate дээр 7 сарын 28-нд яг хамаг юмд болдог. Steins Gate-ийн үнэнч фэнүүд бол ер нь энэ өдрийг сайн сандаг баг. Тэгээд би яг Steins Gate-ийг дөнгөж үзэж дуусгачаад өдрийн бодол шөнийн зүд болцсон явж байгаа шүү дээ. Яг тэр үед миний төрсөн өдөр Steins Gate-ийн 7 сарын 28-2 тохиолж байгаа болохоор би бүр тэр өдөржингөө ямар нэг юм тохиолдох юм шиг гордож мөрдөөд уг нь бол 16 17-тай тийм жоох хүүхэд биш л байсан л та. Гэхдээ л Steins Gate-д бүр тэгтлээ их орсон байсан юм шиг байгаа. Мэдээж тэгээд юу тохиолдох вэ те? Юу ч тохиолдохгүй. Гэтэл одоо ч гэсэн тэр билетлийн одоод заавал 7 сарын 28-нд бичлэгээ тавина гэж утсаар байгаа тавилаа. Нэгэнт л энэ бичлэгийг энэ хүртэл үзэж байгаа бол та Steins Gate-ийн нэлийн том фэн л байж таараа. Тэгэхээр та нартаа энэ 7 сарын 28 буюу Steins Gate-ийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд хэрв та энэний болон мангаг вебтүнэдээ сонирхолтой бол эсвэл зүгээр ламаг дэмжих бол манай хүрээт нэгтээрээ. Bye. I am mad scientist. It's so cool. Stand up.